За тэгэхээр та бол одоо гэрээ ирэх зүүн асуудал хариуцсан хүн байна. Анхнаасаа энэ төсөл чинь түүхийн эдэ хаанаас авах нь тодорхойгүйгээр баригдсан гэж ойлгох уу? Танай Монгол газрын боловсруулах үйлдвэр компани чинь түүхийн эдэ хаанаас авахаа мэдэхгүй бид нар зөвхөн энэ барилгын л барих үүрэгтэй гэдэг. Тэгээ анхны тээзүүн дээр чинь сая 500 мянган тонноор хийчээд одоо тэгээ түүхийн эдэ хаанаас авахаа мэдэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? За хоёрт нь танай талбай дээр очиж ажилласан Монгол ажилчид байхгүй. 800 гаруй интэхгүүд ажил хийж байна. Би танай интэх компани захиралтай уулзсан. Энэ маягаар танай төсөл явахгүй, хугацаанд амжихгүй. Тэгэхээр Монгол компаниудыг туслан гүйцэтгэгчээрээ аваад тэртээ тэрэнгүй энэ үйлдвэрийг монголчууд ажил. За тодруулъя. Нэмж хариулъя. 5 ноембр. За Монгол газрын тус боловсруулах үйлдвэр гэрээ ихцэн газрын дарга чин зэрэг гишүүний асуултанд нэмж хариулъя. За юуны бид нар одоо түүхийн эдэ хаанаас авах гэж байгаа ахаа мэдхгүйгээр төсөл эхлүүлнэ гэж тийм бол байхгүй гишүүнэ. Тухайд 17 онд одоо энэ үйлдвэрийг эндхийн зээлийн хөрөнгийг ашиглаж одоо төслийг хэрэгжүүлнэ гэсэн шийдвэр гарсны дагуу одоо тэзүү бол 18 онд хийгдэж батлагдсан. За энэ үйлдвэрийн одоо хүчин чадал бол тухайн үеийн зах зээлийн одоо мэдээлэл мөн тухайн үеийн газрын түгээх тосны олборлолт ашиглалтын одоо тоо хэмжээн дээр үндэслэж суурилж гаргасан л тэрний дагуу л одоо энэ төсөл ингээ хэрэгжиж явж байгаа. За хоёрдугаар асуудлын үед за нэмээд хариул. Гүйцээч. За хоёрдугаар асуултын үед бол яг нь ер нь бол EPC-1-ийн хүрээнд EPC-1 нь иргэний барилга байгууламжуудын бол орсон, ажлын цар хүрээнд орсон. Энэ дээр бол одоо Монголын туслан гүйцэтгэгч компаниуд Монгол ажилтнуудыг бол одоо нэлээд төлхөө бол оролцуулсан. За EPC 2, 3, 4 бол ялангуяа энэ технологийн барилга байгууламжуудын ашиглалт барилга угсралтын хувьд бол одоо ялчгүй гаднаас нарийн мэргэжлийн инженер техникийн ажил гэхэд шаардлагатай. За бидний зүгээс бол мэдээж Монголын талын оролцоо, Монгол компаниудаа оролцуулаад энд бол явуулах тийм шаардлагыг бол эндэгт бол байнга тавьж байгаа.